It's beautiful life. Forever I'll stay by your side. It's beautiful life. Always standing right behind you. Beautiful love. 'Cause we're standing under the same sky. Even though we are worlds apart. Beautiful life, beautiful day. Though I am only living in memories. Beautiful life, beautiful day. Won't you let me inside your heart? Beautiful, my love. Beautiful, your heart. Сайн байцгаана уу? Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр охин маань усан сэлтийн хичээлтэй. Одоо орж бүгдээрээ аянаг хэрхэн усан сэлж байгааг харцгаая. Аяна гэдэг нэрийг харь ээж нь өгсөн. Ээж нь өөрийнхөө нэрийг өгсөн юм байлээ. Манай охин усан сэлтээр нийт 6 жил хичээлж байгаа. За дээшээ энэ 2 давхар руу гараад хүүхдүүд усан сэлтийн хичээлүүд дуусгаад дээшээ гарч тоглож болдог. За бас тэгээд хооллох хэсэгтээ бага насны хүүхдүүд нь хуурайлах, унтуулах өрөөтэй бас эцэг эхчүүд нь энэ том шилний цаанаас хүүхдүүдэд хэрхэн усан сэлж байгааг харж бас болдог байгаа. За энэ усан сэлтийн сургалтын төвийн талаар товчхон танилцуулахад чин зүй яв юм буюу монголоор орчуулбал гэр бүлийн усан сэлт суудахтай 0-8 насны хүүхдүүдийн усан сэлтийн сургалтын төв байгаа. Гэр бүлийн усан сэлт гэдэг нь яг ямар учиртай юм бэ гэхээр 0-2 насны бага насны хүүхдүүдэд эцэг эхчүүд нь тэврээд багшийнхаа зааварчилгаагаар усан сэлж сурдаг байгаа. Тэгээ өвөл ус нь болохоор нэмэх 33 градусын халуун байдаг гэсэн. Тэгээд зундаа болохоор нэмэх 32 градусын халуунтай байдаг гэсэн. Энэ усан бассейн доор маш том 3 ширхэг ус цэвэршүүлэх аппарат байдаг гэж хэлээ. Энэ аппарат нь болохоор 24 цагийн тасралтгүй энэ бассейны усыг цэвэршүүлж яадаг гэж байна. Тэгээд энэ ус цэвэршүүлэх аппарат нь болохоор зэв болон холоор бохиодлыг 99.9% шүүдэг гэсэн. Тэгээд энэ усан дотор ерөөсөө холоор хийдэггүй л дээ. Холоор нь яг ямар зорилттой юм бэ гэхээр бактери болон бусад бичил битнүүдийг үржихээ сэргийлэх зорилгоор усыг холоороор арилгадаг. Гэхдээ холоортой усанд харшил сэдрээ, харшил үүсгэж чухал нөлөө үзүүлдэг. Холоортой усанд орсон хүүхдүүд астм тусах магадлал маш өндөр байдаг гэсэн. Тийм болохоор энэ бага насны хүүхэд орж байгаа уснаас ерөөсөө холоор хийж болохгүй. Яагаад гэвэл бага насны хүүхдүүдийн арьсанд маш нэмгийн эмзэг мэдрэмтгий байдаг учраас энэ бассейны усан дотор ерөөсөө холоор хийдэггүй. Ус цэвэршүүлэгчээр ашиглах усыг цэвэршүүлж яадаг гэж байсан. За тэгээд төлбөрийн хувьд энэ бага зэрэг үнэтэй юм билээ. Жишээ нь 60 цагийн хичээл нь одоо 7 хоногт 2 удаа явбал 6 сар явна. За тэгээд 6 сарын сургалтын төлбөр нь 13,000 буюу Монгол мөнгөөр 6,200,000 төгрөг. Ер нь бага зэрэг үнэтэй. За тэгээд өнөөдрийн блог та хэдд маань таалагдсан бол лайк дарахаа мартав, subscribe мартав. Баяртай.